За сайн уу залуусаа дараагийнхаа бичлэгэндээ тавтай морил. За өнөөдөр хэдүүлээд фанд цэцэг миний талаар бол товчхон ярина. За энэхүү сайт сүүлийн үед бол банкны асуудлаас болоод мөнгө цаасаа нэлээд удаан шилжүүлээд байгаа. За энэ талаар бол би та бүхэнд товчхон өөрийнхөө харж байгаа өнцгөөс та бүхэндээ нэг товчхон хэлээд өгье. За тэгээд та бүхэн маань энэхүү мөнгө олоод шууд өөрийнхөө төгрөгийн данс руу Монгол банкныхаа данс руу шууд татаж аваад мөнгөтэй болдог энэхүү сайтад бүртгүүлэхийг хүсэх юм бол та манай YouTube сувг руу ороод за крипто олборлагчид гэдэг нэг юм YouTube сувг байгаа. За энийг бол та бүхэн YouTube-ийнхаа search хэсэгт бичээд хайгаад олчиж болно. За тэгээ энэхүү сувгаа дагаарай. За энэнийхээ дараа видеос хэсэг рүү дараад орох юм бол за ингээд доош гүйлгэх юм бол за энд нэг юм хоёр бичлэг байгаа. Хин ч хийх боломжтой онлайн ажил гэдэг фанд цэцэг мэнэ фарт 5 болон фарт 4 хоёрыг аль нэгийг үзээд энэ дээр бол яг бүртгүүлэх зааварч байна. За сайн байцгаа. Тэгэхээр энэ бичлэг рүүгээ ингэж явж ороод бичлэгнийхаа энэ тайлбар хэсэгт нь more гэдгийг дарна. За тэгэнгүүт энэ дээр линк нь байгаа. За хэрвээ энэ линк нь харагдахгүй байх юм үргэлжлүүлээд энэ more гэдгийг дарчаараа тэгэнгүүт линк нь гараад ирнэ. За ингээд энэ линкэн дээрээ дарж ороод ерөнхийдөө бол бүртгэлийн үүсгэж чинь. За тэгээ энэхүү бичлэгэн дээр болохоор хэрхэн ажиллах заавар бүх юм нь энэ дээр байгаа. Тэгэхээр та хэд маань энэхүү бичлэгийг заавал үзээрэй. За ер нь бол бүртгүүлэх юм бол энэ бичлэгийг үзээд бүртгэлээ та бүхэн бүгд үүсгэж нэ гэсэн үг. За хоёр дахь асуудал данс холбох талаар бол зааж өгье. Та бүхэн бүртгэл үзгээд энэ хэсэг рүү ингээд ороод ирнэ те. Тэнгүүтээ энэ хэсэгт байгаа меню хэсэг дээрээ дарангууд за энд болохоор таталт цэнэглэлт гэдэг хэсэг байгаа. За энэ хэсэг дээр дараад орно. За тэгэнгүүт энэ дээр данс бүртгүүлэх гэж байгаа. За данс бүртгүүлэхэд дарангууд энийг самшаараа манайхаа та хаан банкнаас бусад данс бүртгүүлэх бол IBAN дугаартай бүтэн дансаа бүртгүүлснээр одоо татах хийх боломжтой шүү гэж байгаа. Тэгэхээр энэ нь одоо яг юу гэсэн үг вэ гэх юм бол сүүлийн үед гэж 4 сарын 1-ээс бол ерөнхийдөө бүх банкнууд гүйлгээ бусад банк руу гүйлгээ хийхдээ IBAN гэдэг дансны дугаараар хийдэг болсон. За энэ нь яг юу гэсэн үг вэ гэх юм бол бид нар одоо өмнө нь нөгөө нэг за одоо хаан банкнаас голомтын данс руу батаа руу одоо мөнгө явуулахад зүгээр дансныхаа нөгөө дугаарыг аваад тэгээд нөгөө мөнгөө явуулдаг байсан шүү дээ тий. Тэгсэн бол одоо бол дансны дугаараас гадна тий хяналтын орон одоо банкны дугаар энэ хоёрыг нь бас урд нь ингээд давхар хавсаргаж өгдөг болсон. Энэ нь болохоор банк орондын IBAN дансны дугаар гэж явдаг болсон. Тэгэхээр одоо та ингээд хаан банкнаас жишээ нь одоо бусад банк руу гүйлгээ хийхэд IBAN гэдэг шууд ийм болж байгаа. Өмнө нь болохоор зүгээр энэ ч нөгөө нэг банк юунууд нь сонголт нь байдаг гэсэн тийм голомт банк, төрийн банк, хаан банк гэдэг. За тэр нөгөө төрийнхөө банкыг сонгоод дансныхан дугаарыг хийгээ явуулдаг байсан бол одоо бол ийм болсон байгаа. Тэгэхээр одоо та бусад банк руу мөнгө явуулахад заавал нөгөө IBAN дугаарыг нь хийгээд тэгээ явуулдаг болсон. Тэгэхээр одоо энэ IBAN гэдэг дугаарыг одоо яг яаж авдаг юм бэ гэх юм бол та бүхэн одоо банкныхаа аппликейшн руу яваад орох юм бол дансны дугаарыг урдталд угаасаа ингээд IBAN гэдэг ийм юу ч өөрөөсөө үүссэн байгаа. Тэгэхээр данс болгон дээр өөр байдаг. Тэгэхээр та бүхэн маань одоо жишээ нь хаан банк бол хаан банк хоорондоо бол зүгээр явчихна. Банкнууд бол банк хоорондоо зүгээр. Гэтэ өөр банк руу жишээ нь одоо хаан банкнаас голомт банк, төрийн банк, худалдаа хөгжил эднэр рүү явуулахад заавал энэ IBAN гэдэг энэ урдлынх нь энэ оронгуудыг заавал хавсаргаж өгдөг болсон байгаа. Энийг нь хийгээд араас нь банкныхаа дансны дугаарыг хийгээд мөнгөө явуулдаг болсон гэсэн үг. Тэгэхээр одоо та бүхэн одоо энэ нөгөө нэг фанд сегмент дээр бүртгүүлэх данс чинь одоо хаан банк байвал зүгээр юм байна. Хэрвээ та бусад банк байх юм бол одоо жишээ нь хаан банкнаас өөр бусад банк, голомт банкны данстай байх юм бол дансны дугаар хэсэг дээр заавал нөгөө нэг IBAN одоо дансныхаа дугаарыг л хавсаргаж өгнө л гэсэн үг. За ер нь бол нэг ийм за тэгэхээр та бүхэн заавал энэ дээр нөгөө өөр банк сонгож байгаа бол өөр банкныхаа дансныхаа дугаарыг заавал IBAN дугаартай нь хавсаргаж өгнө. Хэрвээ та өмнө ингээд хавсаргацсан байх юм бол өмнө одоо ингээд дансаа холбоцсон хүмүүс бол нөгөө өмнөх дансаа устгаад саяныхаа нөгөө IBAN-тай дугаараа бичээд данс шинжлэх гэдгийг дарчих юм бол таны одоо данс чинь одоо шинжлэгдээд хадгалагдана гэсэн үг. За ер нь бол нэг ийм байгаа шүү guys. За тэгээд одоо хэдүүлээ хэрхэн одоо пост хийж бусад найз нөхдөд
тараах талаар бол би зааж өгье. Тэгээд өмнөх бичлэгэн дээр болохоор нэг хэдүүлээ групп дээр Facebook группүүд дээр тавиад байсан. Тэр бол зарим хүмүүсүүд нь бол нэлээд сайн амжилттай бас нэлээд их мөнгө олсон хүмүүс байлаа. Ялангуяа 10 жилийн дүүнер донд бол идэвхтэй хүмүүс зөндөө байсан. Нэлээд их мөнгө олсон гэдэг. За тэгвэл одоо бүр илүү дараагийн төвшөнд одоо хэрхэн одоо линкээ бусад хүмүүст тарааж одоо их хэмжээний мөнгө их хэмжээний одоо хүн урьж оруулж их хэмжээний мөнгө олох вэ гэх юм бол за та ямар нэгэн одоо крипто коинтой холбоотой ч байна уу мөнгө цаас олохтой холбоотой юм группүүд байдаг тий. За одоо жишээ нь coin за миний coin гэж бичингүүд coinтой холбоотой ингээд группүүд гараад ирж байна тийм үү. За жишээ нь одоо би дурын нэг группийг ингээд сонгоод яваад орлоо. За жишээ нь ингээд сонгоод ороход ингээд тавьсан байгаа. Тэгэхээр та одоо нэг пост хийхдээ бас заавал ийм хүмүүсүүдийг ойлгохоор пост хийх болохоор хаа хамаагүй зүгээр ингээд линкээ тавьчихвал хүмүүс тэрийг чинь ойлгохгүй байхгүй. Тэгэхээр линкээ тавихтаа бас жоохон одоо энэ тэнд пост тавьж линкээ тарахтаа бас учиртай тавих хэрэгтэй. За жишээ нь одоо энд ингээд тавьсан байна тий. За би энэ одоо хүний бичсэн одоо юуг нь ашиглалаа гэж бодъё л одоо постыг нь ашиглалаа гэж бодъё тий. За жишээ нь манай одоо фанцын юу хаана. За энэ дээр ингээд фанцын талаар дэлгэрэнгүй тайлбарлаад ингээд юу оруулсан байна тийм үү. За энийг ингээд би копитэд авлаа. За ингээд та нөгөө нэг групп дээр очин тийм үү. За саяны групп хаана вэ? За ингээд саяныхаа группт орлоо. За хэдүүлээ энэ чинээс нь одоо нөгөө пост их. За энэ дээр яг ингээд тавьсан байна те. Дөнгөж нэг өдрийн өмнө яг иймэрхүү байдлаар ерөнхийдөө тавина гэсэн үг. Гэхдээ нэг анхаарах юм нь та одоо дурын групптээ ороод за ингээд постоо тавилаа тийм үү. За ингээд тавьчлаа. За саяныхыг копидж аваад постоо тавьчлаа. За тэгэнгүүтээ та энэ нөгөө нэг линкээ өөрийнхөө линкээр ингээд өөрийнхөө линкийг оруулж штэ тий. Энэ линкийг арилгаад өөрийнхөө линкийг оруулчлаа. За өөрийнхөө линкийг оруулсан бол бичлэгнийхаа төгсгөл хэсэгт нь заавал энэ одоо юуг хавсаргаж өгөх ёстой. Одоо зөвхөн энэ постэр чинь уншихаас гадна бичлэгийг нь үзээд бас ойлголт авдаг хүмүүс их байдаг. Тэгэхээр тэр хүмүүс зориулаад одоо бичлэг үзэх линк гэж заавал ингэ тавиад бичлэг үзэх линк. За хэрвээ та бичлэг өөрөө бичлэг хийдэг бол бичлэгнийхээ линкийг одоо энэ хэсэгт нь хавсаргаа тавиад өгнө. Хэрвээ та өөрөө бичлэг хийдгүү бол өөр хүний одоо бичлэгний линкийг тавьж болно. За жишээ нь манай линкийг бас тавьж болно. За хэдүүлээ YouTube орлоо. За YouTube ороод за одоо манай одоо нэг хамгийн залуусаа фанцыг маш сайн тайлбарсан нэг бичлэгэн дээр очоод за энэ дээрээс нь share гэдгийг дараад тэгээд энэ copy link гэдэг линкийг хол авчиж болно. Тэгэнгүүтээ энэ линкээ болохоор бичлэг үзэх линк гэдэг энэ хэсэгт нь хавсаргаад өгчнө гэсэн үг. Тэгэхээр яах вэ гэвэл нөгөө хүн чинь таны линкээр одоо ингээд постэр чинь тийм үү. Тэгэхээр нөгөө хүн чинь таны линкээр орж бүрдгүүлээд хэрвээ ойлгохгүй байх юм бол нөгөө бичлэг үзэх линкийг чинь дарж ороод бичлэгээ үзээд ойлголт авчна гэсэн үг. Тэгэхээр заавал нөгөө нэг хүмүүс чинь бас шууд бүрдгүүлээд ороод ажлын ихээр зарим хүмүүсүүд ямар ч ойлголтгүй байгаа шүү дээ. Тэгэхээр та бас давхар одоо яах вэ гэвэл ойлголт болох бичлэгийг нь хамт хавсаргаад өгөх юм бол илүү олон хүмүүс хүрдэг байгаа. За хоёр дахь арга гэх юм бол Instagram байгаа. Instagram дээр та хэрвээ богино бичлэг хийгээд тавих боломжтой бол тэгээ бичлэг хийж чаддаг бол бичлэг хийгээд тавьчих хэрэгтэй. За бичлэг хийгээд тавих юм бол яадаг вэ гэх юм бол бусад одоо энэ Facebook тэгээ энэ платформод болохоор бичлэг хийгээд тавилаа. Та дагагчгүй бол хүнд өөрөөсөө нэг хүрдэггүй байхгүй юу. Тэгэхээр ямар нэгэн буст хийгээд олон хүмүүст хүргэж болдог мөнгө төлөө те. Гэтэ Instagram болохоор Instagram-ын рил яадаг вэ гэвэл таны бичлэг үнэхээр чанартай байх юм бол шууд ингээд олон хүнд хүргээ явчихдаг. Тэгэхээр та бичлэг хийгээд бас энэ дээр ингээд линкээ тарааж болдог. За энэ бол хамгийн бас бэст даргуудын нэг шүү. Instagram бол. За та бүхэн энийг бол ашиглаарай. Би одоо бичлэг хийгээд хийх зааврыг нь тайлбарлалтаа нь ш. Тэгэхээр та хэд маань бас өөртөө сайхан ухаад энэ талаар бол бичлэг хийгээд бас бусад хүмүүс сайхан хүргээд явчих болно. За жишээ нь хэдүүлээ фанц сегментийн талаар бичлэг хийсэн хүмүүс байна уу? Instagram дээр үзье.
ганц За ингээд ерөнхийдөө бол энэ талаар ингээд юунаас нь хараад за энэ эмэгтэй бас бичлэг хийгээд тавьсан байна те. За ингээд бичлэг хийгээд тавьсан байна. Та бүхэн ингээд үзэлтүүдийг хараараа. Энэ бол ямар нэгэн бүүст энэ төр угаасаа огт ашиглаагүй ийм хандлтуудыг авчиж байгаа. Тэгэхээр иймэрхүү байдлаар бол Instagram дээр бол бичлэг хийгээд тавьчвал их зүгээр байдаг. За нэлээд олон хүнд хүрдэг байгаа шүү. За тэгээд ер нь бол та бүхэн фанц цэгмэний талаарх одоо мэдээллийг авахыг хүсэх юм бол өөрсдийнх нь энэ пэйж хуудас гэж байдаг те. Тэгэхээр энэ пэйж хуудсыг нь бол заавал өөрсдөө дагаарай. Фанц цэгмэ нэмэлт орлого гэдэг ийм пэйж хуудас байгаа. Тэгээ энэ дээр болохоор бүх мэдээллүүдээ ингээд оруулаад байгаа. За сүүлийн үед бол яалчгүй ban гэдэг дансны дугаар хийж гүйлгээ хийдэг болсноос хойш бол эднийх нэлээд мөнгө цаас нь удаагдаж орж ирээд байгаа. Тэгээд энийгээ бол удахгүй засаад янзлчих байх гэж хэлж байсан энэ постн дээрээ. Тэгэхээр та бүхэн маань бас та бүхэн ч гэсэн өөрсдөө дор бүрнээ нөгөө нэг данс өөр хаан банкнаас өөр данс холбогдсон байх юм бол ban дугаараа заавал холбоорой. Тэгэхгүй болохоор нөгөө эднийхээс тань руу одоо мөнгө чи явуулъя гэхээр заавал нөгөө ban одоо данснышин дугаарыг нэхэд ban байхгүй зүгээр данснышин дугаар байгаа болохоор мөнгө чи явуулж чадахгүй ингээ удаагаад байгаа. Тэгэхээр та бүхэн ч гэсэн дор бүрнээ өөрсдөө энийгээ сайхан засаж янзлаад за тэгээд мөнгө цаасаа аваарай. За тэгээд ерөнхийдөө фанц цэгмэнийхээ талаар мэдээллүүдийг авах хүсэх юм бол фанц цэгмэн нэмэлт орлого гэдэг нэг юм пэйж хуудас байгаа. Тэгэхээр та бүхэн Facebook дээр ороод энэхүү пэйж хуудсыг дагаад за тэгээд бас давхар мэдээлэл аваад явж байгаарай. За тэгээд асуухыг хүссэн асуулт байх юм бол бас энэ фанц цэгмэн рүү чат бичээд ч юм уу мэдээлэл аваад байж болно. За тэгээд хэдүүлээ бас өөр та бүхэн одоо интернетээр мөнгө олох сайтуудын талаарх мэдээлэл авахыг хүсэх юм бол манай YouTube суваг дээр орж байгаа. За YouTube суваг дээр бол ерөнхийдөө бас өөр гоё боломжийн сайт, аппликейшн, мини ботнуудын талаар хичээл орж байгаа. Хэрвээ та бүр илүү гоё тайлбартай, ойлгомжтойгоор хичээл авъя гэх юм бол манай Peak VIP гэдэг нэг ийм сургалт байдаг. Тэгэхээр энэхүү сургалтанд бас элсэж болно. Тэгэхээр энэхүү сургалтанд элсээд бас хичээл үзээд бас өөр олон төрлийн тийм крипто койн олборлох боломжтой сайтуудын мэдээллийг бас энэ дотроос авч болно. За энэхүү сургалтанд дэлсхийн тулд та бүхэн Profit сургалтын алба гэдэг пэйж хуудас руу чат бичээд сургалтанд дэлсье гэж бичээ тэгээд орж болно. За тэгээд манайх бол 4 сарын хугацаатай нэг сургалтанд дэлсэхдээ бол та 4 сарын хугацаанд бол ямар ч суралцсан 4 сарын төлбөр нь бол 50,000 төгрөг байдаг байгаа. Тэгэхээр нэг сарын нэг 10 гаруй мянган төгрөгийн үнэтэй юм сургалт байгаа шүү. Тэгээд сонирхох хүмүүс байх юм бол сонирхоорой. За тэгээд манай энэ сургалтанд бас та бүхэн заавал төлбөр төлөхгүйгээр бас орох боломж байдаг. За тэр нь юу вэ гэх юм бол хөнгөлөлт байдлаар бол орж болдог. За тэр нь яг байвал та бүхэн манай крипто олборлагчид пэйж хуудас руу орж ирээд пост гэдэг энэ хэсэг байгаа. Постн дээр дарах юм бол би саяхан энэ хөнгөлөлтийн талаар бол товчхон мэдээлэл оруулсан байгаа. Тэгэхээр энд нэг ийм 8 сайт, 7 сайт байна. Энэ мэдээллээс та бүхэн авч болно. За энэ дээр болохоор ингээд линкүүдийн тавьсан байгаа. Энэхүү сайтууд болохоор бас интернетээр мөнгө олдог сайтууд. Крипто койнуудыг олохдоо крипто койны зах зээлийн дэлхийн одоо крипто койны зах зээлийн эхний топ 20 байдаг койнуудыг цуглуулдаг ийм сайтууд байгаа. Тэгэхээр та бүхэн энэхүү сайтуудад бас дарж ороод бүртгүүлэх боломжтой. За тэгээд энэхүү сайт нь одоо төвшин ахаад явдаг. Борон Stone Iron ингээд дээшээ цол ахаа явдаг. Цолныхаа дагуу цаг болгон үнгүй койнуудыг авдаг байгаа. Тэгэхээр цаг болгон үнгүй койнуудыг авна. Эргээд цол нь унана гэж байхгүй. Та нэг цолон дээр өндөр цолон дээр гिचээгээд хүрэгчих юм бол тэр цолныхоо урамшууллыг цаг болгон ингээд аваа явдаг. Тэгэхээр бол би аль 4 жилийн өмнө энэхүү сайт дээрээс ажиллаж эхэлж байсан. Тэгээд энэ хичээлээ бол ерөөдөө бол оруулна гэд оруулж байгаа ихнээс одоо жишээ нь энэ байна. 4 жил мөнгө олсон сайт хаваалцаа гээд тэгээд та бүхэн энэ хоёр дахь бичлэгийг нэг үзчихээрэй. За тэгээд энэхүү сайт дээр бас яаж хөгжүүлэх талаар бол ерөөдөө видеонууд бол цаашаа дахиад ганц нэгээрээ ороод явна. За тэгээд эхний ээлжинд бол яг та бүхэн энэхүү одоо бичлэгийг 250 лайк хүрэх юм бол би яг өөрийнхөө тоглолтог аргаа бол зааж өгнө гэд хэлсэн байгаа. Тэгээд энийг яг 250 лайк хүрэх юм бол би яг тэр өдөр нь бол оруулна. Тэгэхээр та хэд маань бас энэ бичлэгүүдээ үзээд эндээ бүртгүүлээд ажиллаад яваарай. Гэхдээ энэ дээр бол
цовлон хурдан нэмэх хичээлүүдийг нь л оруулсан байгаа. Тэгэхээр тэр аргуудыг нь сайхан үзээрэй гэж хэлмээр байна. За тэгээд манайханд асуухыг хүссэн асуулт байх юм бол яг одоо энэ үзэж байгаа бичлэгнийхээ комент хэсэгт нь бичээрэй. За тэгээд бас миний мэдгүй сайтууд бас байж болно шүү дээ, тий. Хэрвээ та олон жил орлого олсон team сайт байх юм бол манай Profit сургалтын алба гэдэг пэйж утас руу чатаар явуулаад өгөөрэй мэдээлэлээ. Тэгвэл би сайхан бичлэг хийгээд тавиад өгье. Бас олон хүнд хүргээд өгье. За тэгээд та бүхэн маань ямар нэгэн эмож заавал энэ бичлэгийнхаа комент хэсэгт нь үлдээгээрэй. За тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай guys. Гарахаас өмнө бүгд сайхан лайка дараарай. Тийм нэр нэмэт хэлэхэд манай YouTube сувгийг үздэг хүмүүсийн 97% нь манай сувгийг дагаагүй хүмүүс үздэг юм байлээ. Тэгэхээр та бүхэн маань бүгд сайхан YouTube сувгаад дагаарай гэж хэлмээр байна. Тэгээд ерөнхийдөө бол YouTube сувгийг дагснаар та энэ интернетээр мөнгө олж болох сайтуудын талаарх мэдээллийг манай бичлэг орох тэр цагт нь шууд үзнэ гэсэн үг. Үзэх notification очно гэсэн үг. Тэгэхээр тэр YouTube сувгаад энэхүү YouTube сувгаад дагаад тэгээд тэр мэдээллүүдээ бол цаг тухайд нь аваад явж байгаарай гэж хэлмээр байна. За тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай guys. Лайк дараарай.